Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөл газын бүсэд олон улсын хүчин байгуулах хэсгийг хэлэлцэж байна. Орос улбаноос газрын хор элементийн боловсруулалтыг нэмэгдүүлнэ гэлээ. Америк нэгдсэн улсын 180 гаруй улсад тогтоосон тариф хууль бус хэсгийг дээдшүүх хэлэлцэж эхэллээ. Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын захирагчаар анх удаа исламын шашинтай Африк гаралтай хүн сонгогджээ. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд шууд хүрч байна. Бид олон улсад болж байгаа онцлог үйл явдлуудаас AFP болон AP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар хүргэж байна. Америк нэгдсэн улс нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлд газын зурвасын дайныг зогсоох, урт хугацааны эхийн доктортой байдлыг хангах зорилго бүхий олон улсын докторжуулах хүчнийг байгуулах тухай тогтоолын төслийг танилцуулсан байна. Энэхүү төсөл нь Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд 2 жилийн турш үргэлжилж байгаа энэхүү дайныг эзэслэх ерөнхийлөгч Дональд Трампын зарлаж байгаа төлөвлөгөөний дараагийн алхам болж байгаа юм. Албаны сурвалжуудын Associated Press агентлагт өгсөн мэдээллээр уг төсөл өнөөдрөөс эхлэн аюулгүй зөвлөлийн хилцүүлэгт орж эхэлсэн юм байна. Тэдгээр их сурвалжуудын мөн мэдээлснээр саналын хэлэлцээрийн дагуу өөрчилж зөвшөлтслийн хувилбар гаргах зорилготой байгаа гэсэн байна. Төслийн баримт бичигт тогтворжуулах хүчнийг газын зурвасын бүсийг бүрэн цэрэггүй бүс болгох, төрийн бус зэвсэгт бүлгүүдийг бүх төрлийн зэвсгийг нь хураан авах үйл явцыг хангах үүрэгтэй байхаар заасан байна. Энэ Дональд Трампын боловсруулсан 20 үе шаттай энхийн болон сэргээн босголтын төлөвлөгөөний хамгийн маргаантай хэсэг болох Хамасыг хэрхэн зэвсэггүй хөгжүүлэх вэ гэдэг агуулгатай шууд холбоотой байгаа. Тогтворжуулах хүчинд оролцох орнуудад 2027 оны эцэс хүртэл газын зурвасын аюулгүй байдлыг хангах бүрэн эрх олгохоор төсөлд тусгасан байна. Мөн эдгээр хүчнүүд Египт, Израиль улстай нэгт хамтран ажиллахын зэрэгцээ төр засаглалын үүрэг бүхий энхийн зөвлөл нэртэй шинэ байгууллагатай хамтран ажиллана гэж заасан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газад ямар ч байгуулагдсан бай нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн мандат буюу хууль ёсны баталгаатай зөвшөөрөлтэй байх ёстой гэж мэдэгдэж байгаа юм. Төслийн хүрээнд докторжуулах хүчний цэргүүд хил орчмын бүсийг хамгаалж хүмүүнлэгийн тусламжийн урсгалыг найдвартай хангах чиглэлд ажиллах байгаа. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллага улаан загалмай зэрэг байгууллагуудын Газад үзүүлэх тусламжийг бүрэн сэргээх, тусламжийг зөв бусаар ашиглахаас сэргийлэх үүрэгтэй байх юм байна. Гэсэн хэдий Америк нэгдсэн улсын төлөвлөгөөнд хамгийн том эсэргүүцэл үзүүлэх магадлалтай улсууд байгаа. Тэдгээр нь зөвлөлийн байнгын гишүүд болох Хятад болон Орос байгаа. Уг хоёр улс нь Америк нэгдсэн улсын санаачилсан аливаа тогтоолд вето буюу эсэргүүцсэн байр суурь илэрхийлэх магадлал өндрөө гэж олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм байна. Харин араб болон бүс нутгийн цэргүүд энэхүү докторжуулах хүчинд цэрэг илгээхэд бэлэн байгаа гэдгийг хэдийн илэрхийлсэн. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэггүйгээр оролцох боломжгүй гэж үзэж байгаа юм. Дараагийн онц мэдээ. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газартаа энэ оны 12 дугаар сарын 1-ээс өмнө ховор металлын олборлолтын замын зураглал боловсруулах үүрэг өгсөн байна. Энэ сүүлийн үед газрын ховор элементүүдийн эрэлт дэлхийд дахинд эрс үсэж, өндөр технологийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгдэж байгаатай холбоотой юм байна. Ухаалаг гар утас, цахилгаан автомашинаас эхсүүлээд зэвсэг зэрэгт ашигладаг ховор элементүүд өнөөдөр олон улсын худалдаанд стратегийн гол ач холбогдолтой болж байгаа юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 4-р сард Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй тохиролцоо хийж Америк нэгдсэн улсад Украины шинэ ашигт малтамлын төслүүдэд давуу эрх олгох, улмаар Украинд хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Тэгвэл Орос улс мөн ялгаагүй ховор элементүүдийн салбарт Америк нэгдсэн улстай хамтрах сонирхолтой байгаа гэдгийг илэрхийлсэн. Өнгөрсөн 5 дугаар сард хөрөнгө оруулалтын тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев Орос, Америк хоёр ховор элементийн төслүүдийн талаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд зарим Америк компаниуд хэдийн хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж эхэлсэн гэж хэлж байсан. Гэсэн хэдий Украинд дайн үргэлжилж байгаа учраас хоёр талын хамтын ажиллагааны боломжууд гацаанд ороод байгаа гэж хэлж болно. Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн ховор элементийн зах зээлийг бараг бүхэлд нь эзэмшдэг гэхэд буруудахгүй. Энэ онд Америк нэгдсэн улсын тарифын эсрэг хариу арга хэмжээ болгон Хятад улс ховор элементийн экспортоо бага зэрэг хязгаарлаж эхлэв.
Үүний улмаас Вашингтон өөрийн дотоод нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байгаа бол энэ удаа Орос улс мөн адил ижил чиглэл баримталж байгааг харж болохоор байна. Владимир Путиний өгсөн үүрэг чиглэл нь өнгөрсөн 9-р сард Владивосток хотод болсон Алс орнын эдийн засгийн форумын дүгнэлтээр тулгуурсан гэдгийг дурдсан зүйлтэй юм. Америкийн нэгдсэн улсын геологийн албаны тооцоололоор Орос улбаны улсын ховор элементүүдийн нөөц нь 3.8 сая тонн боловч өөрсдийнх нь тооцоолж байгаагаар энэ саяд дурдсан 3.8-аас бараг 9 дахин өндөр юм. Тодорхойлох юм бол тус улсын байгалийн нөөцийн яамны 2023 оны 1-р сарын мэдээллээр Орос улс нийтдээ 15 төрлийн ховор металлын 28.7 сая тонн нөөцтэй гэж тооцоолсон байна. Дашин тусгад Кремлийн вебсайт дээр нийтэлсэн үүрэг даалгаврын жагсаалтанд Владимир Путин мөн Хятад болон Хойд Солонгосын хил орчимд тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ боловсруулахаа гэсэн чиглэлийг өгсөн байгаа юм байна. Үүнд Хятадтай холбогдсон 2 төмөр замын гүүр болон Хойд Солонгостой баригдаж байгаа шинэ гүүрийг багтаах юм байна. Уг гүүрийг 2026 онд ашиглалтанд оруулах ёстой гэж байгаа юм а. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэмэр гарагт мэдээлэл өгсөн байна. Гэхдээ хэрвээ дээд шүүх түүний 180 гаруй улсад тогтоосон өргөн хүрээний тарифуудыг хүчингү болгох юм бол Америк улс бараг л хамгаалтгүй улс болно гэж анхааруулсан байна. Тодорхойлох юм бол Америкийн нэгдсэн улсын дээд шүүх маргааш эдгээр тарифыг хууль ёсны байдлыг нь хилцэх гэж байгаа юм. Шүүх хурлын Дональд Трампын эдийн засгийн гол бодлогын нэг хэсэг болох онцгой байдлын үеийн нэрэн дор ногдуулсан тарифуудыг хууль ёсны байдал алдагдсан эсхийг шалгах байгаа. Цаашлаад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээг тодорхойлох түүхэн ач холбогдолтой хэрэг болно гэж бол шинжээчид ажиглагчид дүгнэж байна. Дональд Трампын цус захиргааны албаныхан хэрвээ ялагдсан байсан ч гэсэн бусад худалдааны хуулиудыг ашиглан тарифыг дахин сэргээх боломжтой гэж үзэж байгаагаа хэлж байна. Харин Дональд Трампын өчигдөр хийсэн анхааруулга мэдээллийн тухайд тэрээр дээд шүүхийн шийдвэрийг улс орны эдийн засаг аюулгүй байдлын хувьд заяатай холбон тайлбарласан байна. Мөн тэрээр бид ялах юм бол Америк эдийн засаг үндэсний аюулгүй байдлаа хамгаалж үлдэнэ. Хэрвээ ялагдах юм бол бусад улс орнуудыг өмнө бараг л хамгаалтгүй улс болно гэж өөрийн Truth Social платформ мэдээлсэн байна. Шүүхийн маргааны гол цөм нь regulate буюу удирдах, зохицуулах гэдэг үгийн утганд оршиж байгаа гэж хэлж болно. Тодорхойлох юм бол Дональд Трамп 1977 оны онц байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийг ашиглан тэдгээр тарифуудыг тогтоосон. Энэхүү хуульд ерөнхийлөгч яаралтай буюу онц байдал зарлагдсан үед импортын зохицуулалт хийж болно гэж заасан байдаг. Дональд Трампын зүгээс үүнийг тариф ногдуулах эрхтэй гэсэн утгатай гэж тайлбарлаж байгаа юм. Нөгөө талд шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа Америкийн жижиг дунд бизнесүүдийн хувьд энэхүү хуульд тариф гэсэн үг огт байхгүй. Уг заалт зөвхөн 20 арга хэмжээ авах эрхийг л өгдөгөө гэж маргаж байгаа юм. Дональд Трампын цас саргаа өнгөрсөн 2-р сард энэхүү хуулийг ашиглан Хятад, Мексик, Канада зэрэг улс орнуудаас орж ирэх барааны тарифыг нэмжүүлсэн. Үүнийхээ дараа 4-р сард дэлхийн 180 гаруй улсад 10-50% импортын тарифыг тогтоосон. Одоогийн байдлаар доод шатны шүүхүүд Дональд Трампын эсрэг шийдвэр гаргаад байгаа. Тодорхойлох юм бол Нью-Йорк төвтэй VOS Selections компани хэмжиллээр гаргасан шийдвэрт онц байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хуульд зарим тохиолдолд тарифыг зөвшөөрч болдог. Харин Дональд Трампын хийсэн өргөн хэмжээний цар хүрээтэй тариф нь энэхүү хуульд нийцэхгүй байна гэж үзсэн байдаг. Learning Resources гэх тоглоомын компани гаргасан нэхэмжлэлд Вашингтоны шүүх уг хууль ерөнхийлөгчид тариф тогтоох эрх олохгүй байна гэж дүгнэсэн юм. Харин дээд шүүх нь өмнөх ерөнхийлөгч Жо Байдны үеийн оюутны зээлийн үрийг тэглэх болон вакцины шаардлага зэрэг шийдвэрүүдийг Конгрессийн зөвшөөрлөхөөр хийсэн гэж үзэн хүчингүй болгож байсан удаатай. Харин жижиг дунд бизнесүүдийн зүгээс энэхүү логик Дональд Трампын энэхүү хэрэгт ч гэсэн яг адилхан хамаарна гэж маргаж байгаа юм. Нөгөө талд Дональд Трампын хууль зүйн баг өмнөх ерөнхийлөгч Ричард Никсон 1971 онд дайсантай худалдаа хийх хуулийг ашиглан энэхүү хуулийн дагуу 10% импортын татвар тариф тогтоосон жишээг дурдж байгаа юм. Тухайн үед онц байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийн өмнөх хувилбар нь энэ хууль аа. Мөн энэхүү хуульд ижил regulate буюу импортыг зохицуулах гэсэн үг хэвлэж байсан юм. Дээд шүүхийн шийдвэр хэдэн 7 хоногийн дараа магадгүй эргэжүүлж гисэн гарч магадгүй. Энэ Дональд Трампын эрх мэдлийг хязгаарлах уу эсвэл ерөнхийлөгч нарт яаралтай байдлын нэрийн дор Конгрессийг тойрон гарах илүү өргөн сар хүрээний эрх мэдлийг олох уу гэдгийг шийдэх юм а.
За 2024 оны Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хамгийн том сонгуулиа гэгдэж байсан Нью-Йорк хотын захирагчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэхүү сонгуульд ардчилсан намаас нэр дэвсэн Зохран Мамдани ялалт байгуулсан байна. Ингэснээр Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын захирагчаар анх удаа исламын шашинтай Африк гаралтай хүн сонгогдож байгаа нь энэ юм. Энэхүү сонгуульд Зохран Мамданигаас гадна Нью-Йорк мужийн захирагч асан Эндрю Куомо болон бүгд найрамдах намаас Кёртис Ливанер өрсөлдсөн байна. Зохран Мамданы өдгөө 34 настай Нью-Йорк мужийн ассемблийн гишүүн энэ оны ихэр болсон ардчилсан намын урьдчилсан сонгуульд тэрээр 12% ил давуугаар ялалт байгуулж байсан удаатай. Түүний үед компанид ажиллаа амжиргааны өртөг орон нутгийн бодлогууд дээр илүүтэй төлрүүлж захин орчинд тун идэвхтэй байсан нь залуусын дэмжлэгийг ихээр авахд хүргэсэн гэж ажиглагчид дүгнэж байна. Мамданы ялалтынхаа илтгэлтэй ерөнхийлөгч Дональд Трампд хандан Нью-Йорк хот бол цагаачдын бүтээсэн цагаачдын хот одоо цагаач удирдагчтай болж байна гэж хэлсэн байна. Дональд Трамп түүнийг сар гаруй хугацаанд олон нийтийн сүлжээнд коммуниста гэж шүүмжилж байсан удаатай. Мөн Нью-Йоркийн захирагч асан Эндрю Куомог дэмжиж байсан. Гэвч уг шийдвэр нь Дональд Трампийн хувьд эсрэг үр дүнг авчирсан болох нь ийхүү тодорхойллоо. Мамданы энэ удаагийн сонгуульд бие даагч Куомо бүгд найрамдах намын нэр дэвшигч Кёртис Ливанерыг дэмжиж байсан. Сонгуулийн санал хураалт өндөр идэвхтэй явагдсан гэдэг дурдхан зүйтэй 2 сая гаруй иргэн саналаа өгсөн байгаа нь 1969 оноос хойших дээд үзүүлэлт тооцогдож байгаа юм. Яг одоо Америк нэгдсэн улсад Нью-Йоркийн захирагчийн сонгуулиас гадна өөр олон сонгуул болж байгаа. Ажиглагчид Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд 2 дахь бүрэн эрхээ эхлүүлснээс хойших анхны томоохон сонгуулийн өдрийг ийхүү тууллаа гэж хэлж байна. Мягмар гарагийн ус даяар болсон сонгуулиудыг харах юм бол орон нутгийн сонгуулиудад ардчилсан намынханд шийдвэрлэх ялтуудыг байгуулж Дональд Трампын бодлого болон түүний удирдлагад итгэл суларсан болохыг харууллаа. Тухайлбал Нью-Йоркийн сонгуулиас гадна ардчилсан намынхан Виржиниа, Нью-Жерси мужуудад мөн адил ялалт байгуулж Дональд Трампын дэмцэн нэр дэвшигчид унсан байгаа юм. Бразил улсын ерөнхийлөгч Лула да Силва өнгөрсөн 7 хоногт Рио де Жанейро хотод болсон 2 том ядуусын хорлол болсон цагдаагийн дайралтыг аимшигт хядлага улс төрийн нэрийн өмнөөс үйлдэгдсэн гамшигаа гэж нэрлэлээ. Мөн энэхүү хэргийг хараад бусаар мөрдөн шалгуулах үүрэг өгсөн байна. Түүний хэлснээр шүүхийн зөвшөөрөл зөвхөн баривчлах ажиллагаанд өгөгдсөн байсан босон үйл явдал бол үүний эсрэг хядлага байлаа гэж хэлсэн байна. Билэн хотод тэрээр уур амьсгалын COP30 уулзалтанд оролцохын өмнөх ийхүү хэлсэн байна. Юу болсныг тодруулах юм бол Рио де Жанейро хотын Пинья болон Комилекско гэх 2 хотод ядуусын дүүрэгт цагдаа болон сэргийхэн 2500 гаруй албан хаагчид оролцсон энэхүү ажиллагааны үеэр дор хаяж 121 хүн амь өргөцсөн байгаа нь тус хотын түүхэнд бүртгэгдсэн хамгийн их хохиролтой хэрэг болж байгаа юм. Хиндэ цагдаа нар 60 гаруй с жигтэн амиа алдсан гэж мэдээлжсэн боловч тоо аажмаар өсөж 115 хүн болж энэ дотор 4 цагдаа мөн амь өргөцсөн гэж батлагдсан байна. Цагдаагийнхан улаан команд гэх нэртэй хар тамхины бүлэглэлийг устгах зорилготой байсан гэж байна. Нийтдээ 113 хүнийг баривчилж 90 гаруй буу 1 тонн гаруй хар тамхи хураасан гэж мэдээлсэн байна. Гэвч оршин суугчид болон хүний эрхийн байгууллагуудын хэлснээр толгой цээжиндээ буудуулсан гар хүл нь хүлээстэй цогцоод олноороо илэрсэн хууль сахиулах ажиллагаа биш аимшигт хядлага болсон гэж үзэж байгаа юм. Бразилийн дэд шүүгч Александр де Морасын мужийн захирагч Клауди Есрегийн хэлж байгаагаар цэргийн болон иргэний цагдаагийн удирдлагуудыг эх 7 хоногт шүүхэд дуудах шийдвэр гаргасан юм байна. Хүний эрхийн байгууллагууд болон нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн комиссийн төлөөлөгч нар энэхүү хэргийг хүний эрхийн ноцтой зөрчиллөө гэж буруушааж байгаа юм байна. Энэхүү ажиллагаа нь 1952 оны Сан Паулогийн хэрэгтэй төстэй байгаа. Энэхүү хэргийн үеэр 111 хүний амьнасыг авч чадсан хэрэг болж байсан байдаг. Мэдээ үргэлжлүүлж байна. Энэ сэдвийн зарим мэдээллийг товчоор багслан мэдээлнэ. Америк нэгдсэн улсын Кентаки мужийн Луисвилл хот дахь Мухаммад Али олон улсын нисэх буудалд UPS компани ачааны онгоц хөөрөх үедээ осолдож дэлбэрэлт болсон байна. Орон нутгийн цагаар мягмар гарагийн 17 цаг 15 минутанд болсон уг ослын улмаас 7 хүн амиа алдаж 11 хүн гэмтэж ирджээ. Осол гарах үед онгоц хонолуулаг чиглэж байсан бөгөөд дүрс бичлэгт 170-аас нь гал агуулсаж тэнгэрт хөөрхийн өмнө дэлбэрч байгаа нь бичигджээ. Одоогоор ослын шалтгааныг холбооны агаарын тээврийн алба наривчлан шалгаж байна.
Америк нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлт Сирийн улсын ерөнхийлөгч Ахмад Аш-Шара болон дотоод хэргийн сайд Анас Хатаб нарын эсрэг хоргийг цуслах тухай тогтоолын төслийг өргөн барьжээ. Ахмад Аш-Шара эх 7 хоногт ерөнхийлөгч Дональд Трамптай цагаан ордонд уулзахаар төлөвлөж байгаа юм. Тус тогтоол батлагдах хэсэг нь Орос, Хятад, Франц, Их Британи, Америкийн аль нэгний вето эрхийн шийдвэрээс хамаарна. Сирийн иргэний дан 13 жил үргэлжилсэний дараа өнгөрсөн онд Башар ал-Асадыг Исламын Хаид Тахрир Ал-Шам бүлэглэл түлхэн унгаасан билээ. Уг бүлэглэл 2014 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын терроризмын жагсаалтад орсон бөгөөд одоогийн өдөртөгч Ахмад Аш-Шара, сайд Хатаб нар 20 арга хэмжээнд багцаар байгаа юм а. Норвеги улсын төрийн баялагын сан Tesla компаниг гүйцэтгэх захирал Elon Musk-д олгохоор санал болгож байгаа $1 их найд $1 урамшууллын багцыг эсэргүүцэж байгаа гэдгийг мэдгдлээ. Сангийн удирдлага Elon Musk-ыг компаниг удирдах байх үед компанийн үнц нь өссөн үнэн боловч шагналын түн хэд өндөр, энэ компанийн эрсдлийн удирдлагад асуудал үүсгэнэ гэж тайлбарлажээ. Энэхүү санал бүрүү гарагт болох Tesla-гийн жилийн хурал дээр хэлэлцэгдэнэ. Норвегийн баялагын сан одоогийн байдлаар Tesla-гийн 116%-ийг эзэмшдэг. Энэ нь томоохон институцийн хөрөнгө оруулагчдын дундах 6 дахь том хэмжээ юм а. Netflix-ийн Physical Asia шоу 10 сарын 28-нд нээлттэй хийснээс хойш Азийн улс орнуудад үзүүлэлтээрээ дээд амжилтууд тогтоож байна. 11-р сарын 5-ны байдлаар тус нэвтрүүлэг 5.2 сая удаагийн үзэлт авч Netflix-ийн Non-English буюу англи хэл дээрх бус ангилалд 3 дугаар бичигдэж байна. Ингэхдээ нийт 44 улсын шилдэг 10 жагсаалтанд багтаж 9 улсад 1-р байранд орсон байгаа юм. Энэхүү тэмцээнд Монгол улсаас Арслан Орхонбаяр, волейболын спортын олон улсын хэмжээний мастер үндэсний шигшээ багийн тамирчин Ханц Сүрэн, сагсан бөмбөгийн 3-ыг харсан 3 үндэсний шигшээ багийн тамирчин Түлгөн, One Championship холбооны холимог тулаан Жинх Оргил, жудо бүхийн үндэсний шигшээ багийн тамирчин Алия Сүрэн, уран нугаач Лавг очирнор оролцож байгаа юм а. Бид та бүхэнд гадаад мэдээгээ үзүүллээ. Анхаалан тусын явдал баярлалаа.